Зэвцхан тэгэхээр боксерын дараагийн порт ороход бэлэмсэн байна. Бичлэг хэлэхээс өмнө дардаг зүйлээ дараа. Тэгээ бүр болохгүй бол доорох тосроо дөрж хийж биднийг дэмжээрэй. Тэгэхээр яг одоо таны үзэж байгаа контентын чанар болон цаашдаастын партийн хоорондох зай улмал багасах юм шүү. Тэгээд энэ бүгдийг ойлгосон бол лайк болон subscribe дараад шууд уул цуврал руу орцгоё. Гэж бодохтон зэрэгцээд ихний раундын хонх дуурнаа. Тэгсэн чаваас дивжин дээр шууд бөөлж өтгдөг. Юу вэ? Паприза гинтэл бөөлж өтгөл. Түүнээ би хит их хөрл авсан юм шиг байна. Зураглал нэгэн сүмд нэг бүсгүй залбирч байгаа үеэр шилжнэ. Миний хөөхтүүд эрүүл сарвал эргэж ирээсэй гэж залбирч байна. Тулааны 2 дугаар үе хүртэлсэн байх бөгөөд бүхэл хугацааны турш нэг талыг тойрсон тулаан л үргэлжлэнэ. Үзэгчид энэ байдалд нь хит хөөрөн наатхай алаадаг гэсэн үзэгчдийн битүү дуу хоолой стежоноор дүүр. Зураглал солигдоход Сантараны ах тусын баг насны гарнаа. Тэрээр багасаа сонин сэтгүүл дээрх боксing талаарх мэдээг уншиж шохоорхож байсан байдаг. Гэхдээ дүүн болох Фабрица уншиж чаддгүйг нь мэдэж аавна. Яг тэгэхээр гэр бүлийнхэн амьдрал нь нэлээд тааруу учраас төлбөртэй сургуульд өрөөсөө явж чаддгүй л гэсэн үг. Тэгээд ах нь Фабрица тантад чамааг уншиж сургахын тулд би энэ хаваараа сургууль хайдаа гэж орхиж явснаа. Яагаад ч юм нэг нууцаар юу ч юм хийгээд байдаг. Тэгсэн нэг өдөр гэрээсээ гарч байгаа Сантараныг харсан дүүн болохоор та хаач гэж байгаа юм бэ гэхтэн тэр навчаас би заавал өшөөг аавна гэж яваад өгдөг. Тэгсэн яг хинээс өшөөг авах гэж байгаа вэ гэхлээр ээжийнх нь одоо энэ хэдийн байрлаж байгаа газрынх нь түрээс авдаг хөөнл гэсэн үг. Тэгсэн тэр хүн нь түрээсээ өгч чадахгүй байгаа ээжийг нь дандаа дээрлэхэж хүчнэддэг байсан байж таардаг. Тэгээ ямар тач нөгөөдөгтөө гудамж таарад мөнгөөр хөлөгдөж байгаад нэг нарийн гудамж руу авуулж очсноо нэг арга мэг ашиглаж түүнийг ямар тач арга цааж байж байтал гинтэл нөгөөдөх нь ахыг нэг хүчтэй илэгдэхэд ардаас нь дүүн орж ирнэ. Энэ хоёр ямар тач нөгөөдхийг чинь пялга нь үдснэ бүсэлхэнээс дооших хэсгийг нь мдээгүй болгосон байдаг. Маргааш өглөө нь болоход яна ханаас мах авч ирсэн юм гэж ээж нь гайхахад худалдагч өчигдрийн махнаас жоохон үлдсэн байсан юм аа. Тийм болохоор бид хоёрт өгсөн. Хөөх, тийм үү. Тэгсэн энэ хоёр нь доороо ахаад нэг жаахан эмэгтэй дүүтэй байж таардаг. Ямар тач гэр бүл нь энэ хоёрын буруу гараар олж авсан махыг нь өглөөний цанд идэж явах жишээ нь. Ээж нь хүүхдүүдэд дагуулж бүтэнсэн өдөр болгон сүмд очиж залбирдаг байсан юм байна лээ. ертөнцийн эзэнтэй. Би хүүхдүүд минь өргөлж ирүүлсээр бол байгаасаа гэж хүсэж байна. Би бүтэнсээ өдрөөр дуртай байсан. Би сүмийн үцэглэн дэшиглэнт дуртай байсан. Мөн халуун шуулгалахтай өгдөгтөн дуртай байсан. Би тэнд байхад манай гэр бүл өөр ертөнцид очиж юм шиг санагддаг байлаа. Тийм учраас л би дуртай байсан. Ээж нь тэдний төлөө залбирахдаа хамгийн их хэлдэг байсан зүйл нь тэд мань битгий замаа алдаасаа гэж хүсдэг. Ямар ч тач нөгөө ээжигийн хүчинтэйг байсан залуугаас өшөө авсан өдрөөс хойш энэ хоёр нь бокс сурж эхлэх газар хайж эхэлсэн юм байна лээ. Тэгээ очисон газар болгондоо гологдоод чааваас мөнгөгүй болохоор тэгээд ямар л боксын зал энэ хоёрыг хүлээж авах вэ? Тэгээ гудамд нэг чулуу өшөглөөд гудамж мэдэрлээд явж байхад нь нэг согтуу архичин хөөе. Та хоёр боксормоор юм. Та хэн бэ вэ? Намайг Люсиано гэдэг. Люсиано? Тийм ээ. Тэр чинь би. Гэхдээ энэ хоёрыг үгүй яаж мэдхэв дээ угаасаа. Тэг балаа дээр согтоо үүрэг. Тэгээ нөгөө үг нь болохоор та хоёр яг хин бидг юм бэ гэсэн. Энэ хоёр нь болохоор өөртөө танилцуулсан чинь би ч гэсэн анх удаа та нарын нэрийг сонсож байна. Үүндөр болохоор манай хоёр болохоор юу вэ? Зүгээр л согтоо үгэн байж тээ гэсэн. Би анх удаа та нарын нэрийг сонсож байгаа ч гэсэн юу хийх юмснийг чинь мэдэн шүү. Гэрч. Хэрэв би таны оронд байсан бол наадах чинь сүрдүүлэг гэж ашиглахгүй байлаа. Та хоёр өстой амар юм аа. Санаа зовлтгүй би зүгээр л та хоёрыг сонирхсан юм. Тэгээд л гүйтсэн. Би та хоёрт хуваараа бокс зааж өгье. Ингэснээр энэ хоёр анх удаа бокс сурч эхэлсэн байдаг. Тэгснэ нөгөө үг нь болохоор нэг гудамд аваачсан зоолт. Нэгний зоот. Хөө юу? Та бидэнд бокс зааж өгнө гэсэн мэт дээ. Яагаад би нэг хоорондоо зодтол гэдэг байгаа юм? Юу яриад байгаа юм? Ах トゥ ус чинь байнгын зодтолдог үсттэй. Та хоёр зодтолохгүй бол би зааж өгөхгүй. Тэгсэн Паприз болохоор хөөе, хоёулаа зодтолохгүй бол эн чинь бокс зааж өгөхгүй гэдэг штэ гэсэн чинь за яах. Ууцсан ч гэсэн тгийлдэ гэд. Энэ хоёр нь зодтолж үзүүлдэг, тэ. Тэгсэн нөгөө үгнийх нь анзаардаг нь болохоор
Дүүн болох Фабрицо нэлээн хүчрэхэг бярдаж зодтолдог бол харин ах нь ухаанаараа зодтолдог нь энэ хоёрыг яг тэнцүүхэн болгож байдаг. Зодооны үр дүн нь. Тэгээ яг хараад ангууд ах нь ялж байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн жингийн ангийг нь тоосч үзэх юм бол дүүн тэргэлж байгаа. Тэгсэн ч гэсэн ирээдүйд том явах нь ойлгомжтой юм байна гэж согтуу өгнөнд дүгнэдэг. Тэгээд болсоо хангалттай. Сонсож бай. Бокст хоёр тал байдаг. Нэг нь биеийн, нөгөөх нь ухааны. Та хоёрт хоёуланд нь нэг нөхөгдсөн байна. Янцтай. Тэгвэл бид хоёр чадамж байгаа юм байна. Та хоёрын зорилго олсон шалтгаална. Та хоёр яагаад бокс урмаар байгаа юм? Бид дэлхийн аврах болно. Би тэгж бодохгүй л байна. Та яаж мэддэг юм гэхдээ дэлхийн аврах биеинчдэр ухааны штэр чадварыг хоёуланг нь тээж төрсөн хүн байх л ёстой. Тэр үед л боломж гарна. Гэхдээ та хоёр шиг хагас нэг нь юусоо чадахгүй гэж хэлдэг. Тэгэхээр энэ хүн үгний хэлэх гээд байгаагийн санааг нь та угаас ойлгож байгаа бас энэ хоёр чинь нэг нь бие нөгөөх нь ухааны яваад байгаа байхгүй харин дэлхийн аврах гэдэг хүн чинь хоёуланг нь нэгтгэсэн хүн байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр яагаад одоо хүртэл хамтарч ажилладаг нэг л энэ үгээр ингээд хэлэх ойлгомжтой болчлаа. Тэгээ нөгөө үг нь болохоор шулуухнаар та хоёр бол юусоо аль нэг нь ч дэлхийн аврагуулж чадахгүй гэхдээ энэ хоёр нь бид хоёр заавал ялнаа гэсэн чинь өвгөн нь энэ хоёрыг нэлээн үнэлээд тэр өдөөс хойш энэ хоёрт бокс зааж өгсөн юм байлээ. За тэгээд бэлтгэлийг нь жоохон харчихгүй те. Цаг хугацаа харун атсан. Мөн хөвгүүд өсвөр насндаа хүрцгээв. Тэгээд насанд хүрсэн. Зөрөглөө солилцоход хэдий энэ хоёр насанд хүрсэн байх бөгөөд одоо яг нь харагдаж байгаа Марка Сантаранагийн төрсөн автор нь хүрээд ирчихсэн байдаг. За тэгэхээр юу гэж байгаа вэ гэхлээр ээж нь чаавас оюуны хомсолтой юм байна лээ л дээ. Тэгээд энэ гурав нь одоо гуруулаа гэсэн шүү дээ ихээсээ. Тэгээд энэ гурвынх нь эцэг нь гуруулаа өөр хөөн л гэсэн үг. Тэгсэн чинь энэ Марка Сантаранагийнх нь аав нь ээжийг нь хитрхи их өрөнд аваачаад үлдээчихсэн. Одоо хөргийн хөгжлийн бэрхшээл гэдгийг нь ашиглаад. Зурглал солилцоход аавыгаа хэдийн пялга нүдчихсэн. Аав нь болохоор та нар яг хин юм. Надаас юу хүсэв? Арай Мариогийн хүү юм. Өөрнөөс олж байгаа үстэй. Тийм үү? Өө, чиний үлдээс өөрийг чи аль дээр дарчихсан. Хараалт. Тэгвэл ямар асуудал байгаа юм? Хорооч нь өөрөө өгч авалцах үстэй. Гарын үсэг зур. Чадахгүй гэвэл яах юм? Хөвгөөдөө. Энэ залуу гарын үсэг зурчих юм бол ямар жаргалтай болохыг мэдрэл. Гэхдээ аав нь ойлголоо зурыг гэснээр ямар тач энэ аавынх нь байгаа байшинг нь хүртэл энэ хоёр өөрсдийнх нь нэр дээр авч байгаамаа гэж. Багш нь болохоор та хоёр яагаад өөр тосонд харагдахгүй байгаа юм бэ гэсэн чинь энэ хоёр болохоор зул сарын бэлэг бэлдэх гээд байгаамаа гэж хэлсэн чинь багш нь жаахан санаа зовстой. Тэгээд багш нь угаасаа энэ хоёрыг танхаа гэдгийг мэдэн яагаад тэгэхээр нөгөө түрүүн хэлсэнчлэн энэ хоёрыг чинь гудамд тэр нөгөө хүний бэлгүүснээс доошоо мдээгүй болсон гэдгийг багш нь ганцаархнаа мэдэж байгаа одоо хүн шүү дээ тий. Тийм болохоор энэ хоёрыг муузуул хийгээд яваад байгаад нь жоохон санаа зовдөг ч гэсэн за би ямар эцэг нь биш те гэж зүгээр л хаяад байдг юм байлээ л те чаавас. Ямар тач Марко багштай хандаад эцсэн зул сарал юм чинь манад оройн цаг байвал ямар вэ? Та угаасаа ганцаараа өнгөрөн үсттэй. Есүс Христийн төрсөн өдрөөр гэр бүлээрээ цуглаж тэмдэглэдэг үе шүү дээ. Зул сар юм байна. Ямар ч зурглал солилцоход багш энэ хоёрын хэлсний дагуу гэрт нь хүрээд ирчихсэн байдаг. Тэгээ хурж ирэхдээ энэ хоёрын ажлынх нь газрын хүн болоод амгандаа л костюм энтер өмсөд ганглаад хүрээд ирсэн байдаг юм аа чаваас. Тэгээ ээж нь дөрөв хэснэчлэн оюуны хомсолтой болохоор энэ манай ажлын газрын хүн байгаамаа гэсэн шууд л итгэж байгаа байхгүй юу хөрх юмтай. Ямар ч ээжтэй танилцаад хоолны ширээний ард суухад ардаас нь дүүн гараад ирнэ. Дүүн яг хөө тэгээд угаасаа нэг эрүүл ухаантай юм болохоор архины улаан хамар. Засаагүйс ахал хэдэн 10 жил болсон хаслал. Гэдгээс нь шууд л гудамны архичин гэдэг бараг шууд л мэдчихэж байгаа байхгүй юу? Юута чинэт маань зул сарын үчиг хамтдаа зугаатай өнгөрөнө. Удалгүй багш нь ч гэсэн гарахаар завдах үед нь хоёр шавыг мэдээж багшигаа гаргаж өгснө хамт явдаг. Багш нь энэ удаа лам нэгтэй. Би түрүүн та хоёрт миний зааж өгсөн боксер юу хийж хамаагүй гэж хэлсэн дээ. Гэхдээ та хоёр зөвхөн бокст анхааруул яасан юм. Та нар энэ жижигэн тосгонтой жинхэнэ дайсангүй болохоор л том толгойлоод байна. Гэхдээ хорон санаатаар дүүрсэн эсвэл боксын ертөнц байна уу хамаагүй. Тэгэхэд гаргал юм бол маш олон итгэмээрэг хүчтэй хүн байдаг гэдгийг та нар мэдэх болно. Бас энэ гудамж нь сэжигтэй хөдөлгөөн явагдаад байгаа. Энд их зэлүүд юу ч байдаггүй тосгон байж болох ч юмыг гэж мэдв. Том мап бишээ хүрээгээд хэлхийг хүсэж чинь билүү. Та нар энэ хавийг захирдаг гэж бодож байгаа ч гэсэн яг үнэндээ зүгээр л гэмт хэрэгтнүүд. Хит оройдоггүй дээр та хоёр хурдхан хийж байгаа зүйлсээ бойл. Цасаар байлдвал яаж вэ? Юу? Тгийл та. Миний юу хэлж байгааг сонсч байна золигнуудаа.
Үүнээс бултаж чадахгүй. Та ч үнэхээр хөгшөрчтэй. Ямар ч тач энэ гурав маань хөгжилтэй зүгээр л засаар байлдаж өнгөрөөдөг. Энэ хоёрыг баг багт нь хоёр хүүхэд аавтайгаа хамт засаар байлдаж байгаа үеийг харж үргэлжил атаархдаг байсан юм байна лээ л те. Одоо л нэг мөрөөдөл нь биелж байгаа юм шиг. Ямар ч тач энэ гурав хэсэг зур хацасаар байлдсныхаа дараа Марк амнихтэй бид дэлхийн авраг болох мөрөөдлөө хаяагүй багш. Бид хэсэг хугацааны дараа дэлхийд гарна. Гэхдээ одоохондоо энэ тосгон санаа тавих зүйлс олон байна. Бид мэдж байгаа. Таны хэлсэн чиг бид өрдөөл нэг гинт хэрэгтүүд баг. Гэхдээ энэ дэлхийд эндүү олон хог новш байна. Хин нэгэн хогийг нь цэвэрлэхгүй бол болохгүй. Хог өөрөө нэг хогоо цэвэрлээд байх юм бол арай цэвэрхэн болж мэдээ. Тэгээд бидний нүгдлийн амжилах цаг ирэх үед бид хизээ нэгэн цагт өөхөөс хойш дуртай яг хүлээж авна. Угаасаа та хоёр хийх зүйл надад хамаагүй. Нэг л өдөр бүх нүглийг хариуцуулах ёстой. Тиймээс ядч л өнөдөр ганцхан өнөдөр та хоёр хэр сайн байхыг чинь харж байна. За энэ үрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзэх хүсвэл лайк болон сабскрайб дараад тэгээд болж өгвөл доорх данс руу донешн хийж биднийг дэмжээрэй. Хэрвээ дэмжих юм бол яг одоо үзэж байгаа таны контентын чанар сайжрахаас гадна парт хоорондын хугацаа хүртэл багасах юм шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.